Эрүүл мэндийн сайдын А139 тод тушаалаар удахгүй 5 дугаар сарын 1-ээс орон даяар явагдах эрүүл мэндийн иргэдийн эрүүл мэндийн өршин сэргийлэх эрт илрүүлгийн ажил эхлэх гэж байгаа үүнтэй холбоотойгоор үзлэг хийх сум дүүргийн эрүүл мэндийн анхан шатны 2 дахь шатлын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч сувилэгчнээс зориулсан бие биологийн бүрдүүл үнэлгээ хийх аргачлал буюу бие махбодын ерөнхий үзүүлэлтүүдийг хэрхэн хэмжих, ямар арга хэмжээ авах, юун дээр анхаарах талаар ерөнхийдөө ийм зорилготой өнөөдөр ийм хичээл авах гэж байна. Яагаад бие махбодын эмчилтийг хийх шаардлагатай вэ гэхээр үүгээр болохоор юуг тодорхойлох вэ гэхээр биеийн жингийн индексийг тооцож илүүдэлжин ба тархалтыг илрүүлнэ. Бие дагуулгадах өөхлөг эд усны хэмжээг тодорхойлно. Түүгээрээ бие дагуулгадах өөхлөг эд болон усны хэмжээ хэвийн байна уу, хэвийн бус байна уу гэдгийг бол илрүүлнэ. Мөн цусны даралт ихсэлтийг илрүүлэх ийм зорилготойгоор энэ бие махбодын хэмжилтийг хийнэ. Бие биологийн энэ бие махбодын ерөнхий үзлэгийг хийхэд ямар зүйлсийг үйлчлүүлэгчтэй анхааруулж урьдчилж хэлэх вэ гэхээр ерөнхийдөө энэ эрт илрүүлэх ирж байгаа хүмүүстэй зориулаад болохоор хөл нүцгэн улаар хэмждэг багжин дээр гарах танита гэдэг багжин дээр гарах учраас хөл нүцгэн гарах учраас түүнийг тайлах боломжтой буюу өөрөөр хэлбэл битүү хувцас өмсөж ирэхгүй байхыг анхааруулах. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнд бол тухайлбал торкой ч юм уу эмнэлэг дээр зорж ирээд үзүүлэхэд нөгөөдгөө тайлахаас эхлээд хэцүү байдаг учраас аль болох оймстой хөл нүцгэн зогсох боломжтой байдлаар ирнэ гэдгийг өөрчилж анхааруулах хэрэгтэй. Мөн биед байгаа металл эд зүйлс эмэг бөгж өөр юу байдیں۔ Тэднийг авч хэмжилт хийлгүүлнэ гэдгийг нь бол анхааруулж хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд шашны зан үйлийн холбоотойгоор ч юм уу биенээс салгах боломжууд гэдэг юм ингэж хэлэх тохиолдол байдаг учраас энэ хэмжилт үнэн зөв гарахын тулд заавал биед байгаа металл эд зүйлсийг авах шаардлагатай байдаг гэдэг нь өөрчилж сануулах хэрэгтэй. Мөн жирэмсэн бол хэмжилт хийх боломжгүй, өөрөөр хэлбэл үр дүн үнэн гарах боломжгүй учраас жирэмсэн үнийг бол энэ аппаратн дээр үзэх боломжгүй гэдгийг мөн өөрчлөн сануулж хэлээрэй. Түрүү хэлсэн энэ бие махбодын ерөнхий үзүүлэлтүүдээр болохоор цусны дээд даралтыг илрүүлэн доод даралт нь хэд байгааг хэмжинэ. Биеийн жингийн индекс ямар байгааг бол бас илрүүлэх боломжтой. Мөн өндөр жин, бие дагуулгадах усны хэмжээ, бие дагуулгадах нийт өөхлөгийн хэмжээ, хуваар илэрхийлсэн ийм хэмжээг бол ерөнхийдөө үзнэ. Үйлчлүүлэгчийг үзэж явах хугацаанд болохоор ерөнхийдөө өөрсдөө энэ таблетыг бол бэлдээд авчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл лавлгаа үзүүлэлт нь ямар байдаг вэ? Цусны даралт ихсэлт гэж аль үзүүлэлтийг цусны даралт ихсэлтэй гэж үзэх юм бэ гэдэг лавлгаа үзүүлэлтэд та бүхэн өөрсдөө бэлдээд хүснэгт байдлаар тэр үзэх гэж байгаа орчинд хүний нүдэнд харагдах хуцаар ч юм уу эсвэл өөрсөндөө харагдах хуцаар ч юм уу ширээн дээр хевлээ тавьчвал өөрсөнд ч илүү амар байна. Мөн биеийн жингийн үнэлэх лавлгаа үзүүлэлт мөн биеийн нийт өөхлөгийн хэмжээ болон биеийн бие дагуулгадах усны хэмжээний лавлгаа үзүүлэлтүүдийг мөн ийм хүснэгтэр энэ хичээл дээр байгаа PPT-нээс аваад өөрсдөө хүснэгтээ зохиогоод ингээд хевлээд хүнд юм уу үйлчлүүлэгчтэй юм өөрт харагдах хуцаар ингээд томоор хевлээд авчвал та бүхэнд амар байна. Өөрөөр хэлбэл тухайн үедээ хүндээ зөвлөгөөгөө өгөөд таны бие дагуулгадах өөхлөгийн хэмжээ тед байна. Энэ нь бол хэвийн үзүүлэлт юм, энэ бол хэвийн бус юм ч гэдэг юм уу зөвлөгөө өгч хэрэгтэй учраас ингээд хүснэгтэр хевлээд авчаарай. Энэ дээр тухайлбал энд бие дагуулгадах өөхлөгийн хэмжээ байна. Нас хүүсний хүүсээр бүлэглээд энд гаргачихсан байна. Энийг та бүхэн өөрсдөө хүснэгтийг зохиогоод өөрсдөө хевлээд аваарай. Энэ бие дагуулгадах бие махбодын ерөнхий хэмжилтийг хийхэд хэрэгтэй багаж хэрэгслийн чагсаалт энд байж байна. Цусны даралтыг хэмжих тохиромжтой хэмжээний манжеттай байх ёстой. 3 төрлийн манжеттай байдаг. Тухайн хүний буулган, өргөн болон хэвийн эсвэл нарийнхнаас шалтгаалаад 3 төрлийн хэмжээтэй манжетай юм цусны даралт хэмжигч байна. Хоёрдугаарт нь болохоор нийт нүүрх сумын эрүүл мэндийн төвүүдээр байгаа энэ танита гэдэг аппаратаар энэ бие дагуулгадах усны хэмжээ, өөхлөг эдийн хэмжээ зэргийг бол хэмжиж болно. Энэ танитагийн аппарат нь энэ бие дагуулгадах нийт усны хэмжээ, өөхлөгийн хэмжээс гадна бусад ус үзүүлэлтүүдийг хэмждэг. Хэвлийн өөхлөг, яс булчингийн мас, бодис солилцоо, никель, калор, тэгээд биологийн нас зэрэг үзүүлэлтүүдийг хэмждэг ийм өргөнд харгасан юм аппарат байгаа. Энэ аппарат бол энэ үзлэгт зайлшгүй шаардлагатай. Мөн баталгаад өндөр хэмжигч бас шаардлагатай байгаа. Хэмжилт хийх үеийн үйлчлэгчийг хэмжилтийг хийх үед анхаарах зүйлсүүд
Энэ өөрөө хувь хүний нууцтай холбоотой учраас энийг одоо коридорт ч юм уу эсвэл ингээд олон нийтийн үйлшүүлдэг газар бол ер нь авахд бол тохиромжгүй. Яагаад гэвэл энэ хувь хүний нууцтай холбоотой. Тийм учраас тусгай өрөө таслага бэлдсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хаалттай орчин тухайн хүний одоо хувь хүний өөрийн нууцтай холбоотой учраас бусдад одоо мэдээлэл алдагдахаас сэргийлсэн одоо энэ хаалттай орчинд энэ үйлчлэгийг хийх хэрэгтэй. Тухайлбал одоо энэ бүслийн тойрог дээр хэмжиж яхад болохоор хүн одоо заавал нөгөө хувцас дээш нь өмсөж байгаа хувцас дээш нь сөхөх төр шаардлагатай байдаг учраас бусад харагдахгүй юм хаалттай орчин тусгай өрөө тасалгаанд үзэх шаардлагатай шүү. За бие махбодын хэмжилтүүдийг ерөнхийдөө хийхдээ хамгийн эхлээд болохоор цусны даралтай хэмжин, за дараа нь өндөр хэмжин, тэгээд жингийн хэмжин, дараа нь одоо өөх нийт бие дагуулгын өөхлөгийн хэмжээ болон усны хэмжээг үзнэ гэсэн ийм дараалалаар явагдана. За цусны даралтыг хэмжихэд ямар зүйлсийг анхаарах шаардлагатай вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье. За оролцогчийг одоо хэмжилт хийхээс өмнө дор хаяж одоо гаднаас одоо ямар нөхцөл байдал орж ирснийг тодорхойлох боломжгүй учраас 15 минутын турш одоо амархыг одоо санал болгох хэрэгтэй. Амарч явахдаа бол тухайн хүн хоёр хөлөөрөө бүтэн улаад суух. За өөрөөр хэлбэл хөлөө ачиж суухгүй байх хэвээр. Тэгээ аль болох тайван. За бусдаа ярихгүй ч гэдэг юм. Ингээ ямар ч гэсэн тайван 15 минут суухыг зөвлөхдөө ингэсний дараа хэмжилт хийх нь болохоор тухайн хүний даралт үнэн зөв гарах магадaltaй. За хэмжилтийн өмнө одоо тухайн үйлчлэгч за бие зассан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл давсганд одоо давсгаас сулсан байх шаардлагатай. Ингэж хэмжилт зөв гарна. За мөн 30 минутын өмнө кофе уугаагүй, тамхи татаагүй байх ёстой. Энэ нь мөн хэрвээ тамхи татсан кофе уусан тохиолдол болохоор 5-11 жир одоо зөрүүтэй гарах магадaltaй байдаг учраас үүнийг нь мөн сануулж хэлэх хэрэгтэй. Ер нь өмнөх энэ сануулсан мэдээллүүдийг урьдчилаад за үзлэгт ирж байгаа иргэд за үйлчлэгчдэд урьдчилсан сануулсан байх ёстой шүү. За мөн даралт хэмжигтэй заавал ширээн дээр хэмжин өөрөөр хэлбэл тохоо доороос дэмжлэгтэй буюу заавал доороосоо тулгууртай байж хэмжинэ. За өөрөөр хэлбэл урьдчилаад та бүхэн одоо ширээ зассан хүмүүсийн одоо дундаж өндөр цохируулсан ийм ширээ сандлыг бол бэлтгэсэн байх шаардлагатай. За мэдээж зүүн гарт үзнэ. Одоо манай эрүүл мэндийн салбарын бол сайн мэдж байгаа хаа. Энэ зүүн даралтыг бол зүүн гарт үзнэ. За нийт 3 удаа үзнэ. Тэгээд 3 удаа дундаж хэмжээгээр наав. За түрүү хэлсэн цусны даралтыг хэмжих энэ багж маань өөрөө 3 төрлийн хэмжээтэй их бага дунд гэсэн юм 3 хэмжээтэй өөрөөр хэлбэл үйлчлэгчийн буглагын хэмжээнд тохируулсан ийм 3 хэмжээтэйг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай. Ихэвчлэн яг дундаар нь хэмждэг ч гэсэн зарим тохиолдолд дуранхай зарим тохиолдолд хит одоо буглаг нь өргөн ийм хүн орж ирэх тохиолдол байдаг учраас ийм шаардлагатай үед ашиглана гэдэг ийм 3 хэмжээтэй манжаатай байвал зүгээрээ цусны даралт хэмжигч аппарат маань. За тэгээд артерийн даралтыг хэмжих явцад үйлчлэгчтэй анхааруулж хэлээрэй. За хөдөлгөөнгүй тайван суух, одоо ярьж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. За мөн хоёр хөл дээр бүрэн уллаж суусан буюу өөрт аль болох юм эвтэхнэр суусан байхыг нь сануулж хэлэх шаардлагатай. Ингэжээч хэмжилт маань үнэн зөв гарнаа. За ингээд 3 хэмжилтийг хийснийхаа дараа за мэдээлэлээ хаана шивж хаана одоо оруулахар заасан анханасаа төлөвлөсөн байна. Түүндээ одоо мэдээллүүдээ оруулаад үйлчлэгчтэй хэрвээ эргэн мэдээлэл хуудас өгөх гэж байгаа тохиолдолд за дундаж хэмжээгээ эргэн мэдээлэл хуудсандаа тэмдэглээд үйлчлэгчтэй таны даралт бол хэвэн байна, хэвэн бус байна, эсвэл цусны даралт ихсэлтэй байна ч гэдэг юм, эсвэл багасалтай байна гэдгийг нь өөрт нь тайлбарлаж зөвлөгөө өгөөд за ингээд өөрт нь ардуулаад ингээд ерөнхийдөө энэ цусны даралт хийх хэмжилт маань ингээд дууснаа. За өндөр хэмжилт. За өндрийг хэмжихдээ ямар зүйлсүүдийг анхаарах шаардлагатай вэ гэхээр за судалгаанд оролцогчоос бол одоо гутал, оймс, за алчуур маалгаа, өсний боолт тавчаараа бол тайлахыг хүснэ. Ингэж өндрийн хэмжээ үнэн зөв гарна. За оролцогчийг бол хөдөлгөөнгүй их зогсохыг бол сануулна. За хоёр хөлөө нийлүүлээд хавсран зогсно мөн одоо хөлийн өсгийн нуруу ирээн булчин одоо хамт тэгш гадаргуунд бол тулсан байх шаардлагатай. За хоёр өвдөг ихц нуграагүй байх шаардлагатай. Хоёр гараа бол одоо биеийн дагуу доош унжуулсан байна. За тэгээд аль зүг рүү одоо даралтыг хэмжих гэж байгаа багжаа хаана байршуулсан. Өндөр хэмжих гэж байгаа багжаа хаана байршуулсан шалтгаалаад одоо ихц харж зогсохыг нь хаашаа аль зүг рүү ихц харж зогсохыг нь сануулж хэлнэ. За оролцогчийн нүд ба чих нь бол нэг төвшөнд байна. Өөрөөр хэлбэл их зурагшаа харж
зогсноо гэсэн үг. За дараа нь одоо биенжин за ус за өөхлөг эдийн хэмжээг бол тодорхойлох одоо танита багажин дээр их хэрхэн тодорхойлох вэ, ямар юуг анхаарах талаар бол одоо ерөнхийдөө одоо хэлж яриад энэ хичээл бол ерөнхийдөө өндөрлөнө. За энэ дээрх үзүүлэлтүүдийг хэмжихэд бол шаардлагатай багаж нь бол танита гэдэг аппарат байгаа. Энэ аппаратаар болохоор дөрөв хэлсэн маш олон үзүүлэлтүүдийг хэмжих боломжтой. Тухайлбал одоо бидэнд одоо хэрэгтэй байгаа нь болохоор биеийн жин, за бие дагуулгадах нийт өөхлөг эдийн хэмжээ, за бие дагуулгадах усны хэмжээ эдгээр үзүүлэлтүүдийг бол үзэж үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгнө. За тэгээд энэ танита гэдэг аппаратыг хэрхэн яаж ашиглах талаар болохоор одоо хичээлийг болохоор энэ миний энэ хичээлийн дараа видеогоор үзүүлчих учраас та бүхэнд нэг бүрчлээ одоо энэ танита аппаратын талаар бол ярихад илүү зөөх гэж бодож байна. Энэ танита аппаратыг ашиглахдаа анхаарах нь ганц хоёрхан зүйлийг нэмээ хэлжээ. Энэ танита гэдэг аппаратыг ашиглахдаа заавал тэгш гадаргуу, тэгш хатуу гадаргуу дээр өөрөөр хийвс дорооч ч гэдэг юм зөөлөн гадаргуу дээр үзэх боломжгүй. Хатуу тэгш гадаргуу дээр дөрвөн одоо хөл нь ямар нэгэн байдлаар догонцохгүй, өөрөөр хэлбэл ийм тэгш гадаргуу дээр үзнэ. За хэмжилт хийхээс бусад нөхцөлд болохоор энэ өөрөө батарей буюу жижиг зайгаар ажилладаг учраас бусад үед нь болохоор энэ батарейгаа авч хэмнээрээ тэгэхээр одоо бол энэ нийт иргэдийг оруулах учраас за санхүүдэд ч гэдэг юм хэмнэлтэй байх үүднээсээ энэ хэмжилт хийгээс бусад үед бүгдээр энэ батарейг нь авчиж байгаарай. За мөн тэгээд үйлчлүүлэгчтэй одоо энэ халдвар хамгааллын дэглэмээ бариад нэг удаагийн одоо спирттэй одоо салфетик ч юм өөр юу байдیں۔ Тийм арчих боломжтой нойтон салфетик ч юм спиртэн суурьтай ийм одоо зүйлсээр тухайн хүний хэмжилтийг хийсний дараа тухайн бүрд нь арчиж цэвэрлж байгаагаар өөрөөр хэлбэл дараагийн хүндээ ч гэсэн итгэл үнэмшилтэй байх үүднээс энийг нь тухайн болгонд нь арчиж цэвэрлж байгаарай. Нэг хүний хэмжилт дуслаа араас нь заавал цэвэрлж байгаарай. Өөрөөр хэлбэл энэ дээр нөх хөл нүцгнэр гიშгдэг учраас янз янзын нөхцөл байдал үүсэх учраас заавал ингэж цэвэрлж байгаарай. За тэгээ ерөнхийдөө бол одоо ингээ миний хичээлүүдийн ерөнхий агуулга бол өндөрлж байна.